Орхон аймгийн Баянөндөр сумын Иргэн Гамболд цэдэн заяанаар сарын өмнө 3 ихэр охиноо үлдээд авчээ. Тэгвэл Орхон аймгийн удирдлагууд ихэр охидод 2 өрөө байр бэлгэллээ. Монгол улстай Орхон аймагта одоо сайхан бүл нэмж 3 ихэр хүүхэд төрүүлж гисэн танай гэр бүлд нийт эдэнчүүдийнхээ өмнөөс аймаг орон нутгийнхаа удирдлагын өмнөөс одоо эрүүл их ад жаргал хамгийн сайхан бүхний хүсэн хэрвээ. Аймгийн зүгээс танай гэр бүлд энэ байранд 2 өрөө байрыг бэлгэлж байгаа маа. Тэндгээ гардуулж өгье. За энэ алт зинхэр хаддаг одоо цагаан сүү тэгээд гэрийн төлхөрийг гардуулж өгье. За баяр хүргэе. Дандаа ад жаргалтай эрүүлийг сайн сайхан амьдрах болтугай гэж өрөөл өргөе. Хүүхдүүд нь эрүүл сайхан өсөж байж болтугай. Бид зэрэг маш их баяртай байна. Тэгээд энэ Эрдэнэтийн нутгийн удирдлагууд болон ингээд бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд 3 охиныг амлаагаад 2 өрөө байр өгсөн маш их баярлж байна. Баярлалаа ирсэн сэтгэл ямар вэ? Үнэхээр гоё юм. Эндийн бас гоё бэлэг байлаа. Нийт Орхон аймгийн удирдлагуудтай болон хүмүүстээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд 3 охины минь мэлагаад юм сайхан өргөө бэлгэсэнд баярлалаа гэж хэлээ. Тэдэнд анх инхооны эмч 2 ихэр хүүхэд байна гэж хэлэхэд итгэж чадаагүй байна. Харин 7 хоногийн дараа 3 ихэр гэдгийг мэдээд зүүдэлж байгаа мэт санагдаж итгэж чадахгүй байсан гэдгээ ярьж байсан юм а. Эхрүүд ээжийнхаа 3 дахь төрөл бөгөөд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу тээлт судлалын тасгийн хамт олон тэднийг хяналтандаа байлгаж их хүүхдийн биеийг докторжуулан эсэм мэнд амарчулсан байна. Яг хэрэг манай Эрдэнэт хотод анх одоо 2004 онд 3 ихэр охин төржсэн. 2017 онд 3 ихэр бас охин. 2018 онд 3 ихэр хүү төржсэн бол одоо 4 дахь удаагийн бас 3 ихэр хүүхэд маань одоо манай Эрдэнэт хотод мэдлээ. За өмнө ч гэсэн бас орон сууцаар хангаж үеийн сэтрэл өгжсэн бол энэ ч гэсэн аймгийн хурлын дараа стратегид шийдээд за ямарсан өөрсдийн нөөц болцоо төр байгаа 2 өрөө байрыг 3 ихэр хүүхэдтэй бэлгэлье гэдэг шийдвэр гаргаад гардуулж өгч байгааг баяртай байна. Орхон аймагт анх 2004 онд 3 ихэр хүүхэд мэндэлж байсан бол энэ удаагийн төрөлт нь аймгийн хэмжээнд 3 ихэр мэндэлсэн 5 дахь тохиолдол болжээ.